Хурд дундас 2 болон 4-р сард дунджийн орчим, 3-р сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу. За бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарл хүүтрэл үе ажиглагдах нэ. За үүнтэй холбоотойгоор малчид ард иргэд мал бэлчих хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, төл мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлдэж цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрт нь авч ашиглахыг анхааруулжээ. За 2-р сарын агаарын дундаж температур ховд говьалтай Баян онгорын өмнө говийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, за бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдаж байна. За сарын нийлбэр хурд тундас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй 3-р сарын агаарын дундаж температур Баян өлгийн ховдын нутаг, увс говьалтай баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх бол Дорндын нутаг, Хинтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. За харин нийлбэр хурд тундас Баян өлгийн ховдын нутаг, увс завхан говьалтай баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаараа дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин 4-р сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй бол нийлбэр хурд тундас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гэж цаг уурын орчны шинжилгээний газраас мэдээлжээ.